За би нэг яг энэ асуудлаар үг хэлхийнхаа өмнө би бас тодорхой шийдвэр гаргана. Тэгээ энэнийхээ өмнө би бас нэг юм жавхлан сайдаас нэг асуулт байна. За тэгэхээр хөшөөтийн уурхай бол ховдын ард иргэдийн хувьд бол хөл дээр гიშгдэг компани. Тийм учраас одоо би бол нэлээд эсрэг гүйцэтгэв. 2019 онд 2-3 өдөр зогсоож тэр тал дээр 3 тал ташаан дээр 2 сая төгрөгөөр хөшөөтийнхөө уурхайхаас нүүгэхэд нь эсрэг гүйц тэмцчээж 3 өдрийн тэмцлийн үр дүнд хамгийн доотлол 8 сая, дээдлэл нь 230 сая төгрөг нийтдээ нэг 4 тэрбум төгрөг хөшөөтийн Монко компаниас гаргаж одоо ард иргэдэд өгчөөсөн. Тийм учраас хөшөөтийн уурхай бол надад нэлээд одоо дургүй байдаг. Гэхдээ өнөөдөр энэ хөшөөтийн уурхайд үйл ажиллагаа эрхэлдэг Монко гэж компани татвар дээр асуудалтай байгаа. Тэрнийг бас зарим талаар хүлээн зөвшөөрөөд тэр татвараа тодорхой хугацаагаар одоо хойшлуулж төлөе гэж байгаа. Гэвч одоо татварын байгууллагаас дансыг хаасан ямар ч үйл ажиллагаа явахгүй байгаа. Монгол Улсын засгийн газар одоо нүүрсээ гаргая гэдэг ийм бодлого хаасаагүй явуулж байна. Гэтэл энэс болоод тэр уулхан үйл ажиллагаа зогсоод дээрээс нь орлого нь багасаад тэр чинь манай хувьдад бас тодорхой хэмжээний орон нутагт 10 гаруй тэрбум төгрөг оруулдаг ийм одоо улсын төсвөж маш их мөнгө оруулдаг. Дээрээс нь орон нутагт 10 тэрбум төгрөг тоон дотомнаас $1 өгч төлдөг ийм одоо компани байгаа. Энэ компаниг дагаж нийтдээ 1000 хэдэн зуун гаруй жолооч, дээрээс нь 3000 гаруй өрх энэ одоо хөшөөтийн уурхайгаас одоо амьдрдаг ховдын эдийн засгт маш их нөлөөтэй ийм одоо компани байгаа. Тэгээ энэ 3 сараас хойш ерөөсөө мөнгө төгрөгийн үйлдэл гарахгүй үүнээсээ болоод үйл ажиллагаа зогссон учраас энэ одоо компани одоо хүсэлтийг танд хүргүүлж байна. Тэр одоо ингээд тодорхой хугацаагаар хойшлуулад одоо тодорхой төлбөрөөр төлөе гэж штэ. Тэн дээр нь одоо үйл ажиллагааг явуулж байгаа тэр маш олон одоо аж ахуйн нэгжүүд хөшөөт уурхай үйл ажиллагаа явуулдаг. Тэдний үйл ажиллагаанд мөнгө нь орж ирэхгүй болохоор бас дахиад татварын байгууллага нөгөө нэг хэдэн зуун компани үйл ажиллагааг бас дахиад дансыг хаах замаар маш хүндрэл учруулж байна. Тийм учраас энэ дээр жавхлан сайд бас тодорхой арга хэмжээ авч өгөөч гэдэг ийм одоо ард иргэдийн хүсэлтийг хүргэж байна. Саяхан амар баясгалан дарга болон бид нарыг хөдөө орон нутгад ажиллаж байхад хөшөөтийн уурхайн жолооч нар зам хааж хагаад бидний үйл ажиллагааг одоо саад болох гих хүртлээр тэмцэж штэ. Тэгэхээр энэ дээр бас манай амар баясгалан дарга энэ талаар бас тодорхой мэдээлэл байгаа. Энэ дээр шуурхай шийдвэр гаргаж өгөөч гэж хүсэж байна энэ. Таныг хариулж өгөөч. Тэгээд би энэ үг нь орсонгүй. Фөрөвдөр жишүүн гаргасан саналаа татж байгаа. Энэ өөрөө бас гаргаж санал хураалгах боломжгүй байсан санал гэдгийг би түрүүн хэлсэн. Хөндөгдөөгүй заалтыг хөндсөн. 2 шадар сайдын эрхлэх асуудлыг бас хооронд нь хольж утгаж явсан тохиолдол гарсан байлээ. Тэгэхээр 2 дахь саналыг бол хураалгах боломжгүй байгаа. За сая жавхлан сайд хариулт өгөх боломжгүй. Дэгээрээ тийм боломж байхгүй. Хөшөөтийн уурхай дээр бол асуудал үүссэн байлээ. Сая амралтын өдрүүдээр улсын их хурлын дарга, дэд дарга, засгийн газрын хэрэглэх газрын дарга, бэмцэх сайд, болормоо гишүүн, чойжил сүрэн сайд тэргүүтэй хүмүүс очиж бас энэ халдсан бүрэгдэн асуудлаар ард иргэдтэй бас уулзалт хийсэн. Тэнд энэ хөшөөтийн уурхай дээр туслан гүйцэтгэх үйл ажиллагаа явуулдаг тээврийн жолооч нар сүүлийн 3 сар цалингаа авч чадаагүй. Шалтгаан нь хөшөөтийн уурхайн дансыг хаасан учраас туслан гүйцэтгэдэг компаниудын ажилчдын цалин олохгүй байна гэдэг асуудал хөндөгдсөн. За тэгээд тэдгээр хүмүүст бол салбарын яамнаас хариуцж байгаа хүмүүсийг явуулж ойрын хугацаанд уулзуулъя гэдэг зүйлийг бол бидний зүгээс хэлсэн. Ер нь энэ орон нутгийн төвшөнд ялангуяа энэ экспортын дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал дээр бас нухацтай хандж явахгүй бол бас одоо төсвийн орлого тасалдж байгаа экспорт буурж байгаатай холбоотой иймэрхүү төрлийн асуудлууд бас байхыг үгүйсэхгүй юм байлээ. Тэгэхээр сангийн сайд энэ дээр анхаарч ажиллаарай гэдгийг хэлье. За 2 дахь санал татагдлаа.